Нийслэлийн хэмжээнд цацрагтай ажиллагчдын аюулгүй байдлыг хангах, тэдний мэргэжлээс шалтгаалan авч байгаа тунгийн хэмжээг хэмжиж бүртгэж хянаж байх зорилго бүхий шаардлагын хувийн тунгийн хяналтыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын хилцээс хяналт тавин ажиллаж байна. Цацраг идэвхт бодис яонжуулагч цацрагийн бусад үүс гүртэй ажиллагчид нь мэргэжлээс шалтгаалan дотоод ба гадаад шаардлагад өртөхийг мэргэжлийн шаардлага гэх бөгөөд яонжуулагч цацрагийн үүс гүртэй харьцан ажиллаж байгаа ажиллагчийг цацрагтай ажиллагч гэнэ. Цацрагтай ажиллагчийн жилд авч болох цацрагийн тунгийн үндсэн хязгаар нь цацрагтай ажиллагчдын 5 жилийн туршид авах цацрагийн тунгийн хязгаар 100 мл зивертээс хэтрэхгүй байна. 1 жилд авч болох цацрагийн тунгийн дундаж хязгаар 20 мл зиверт байна. Дурын 1 жилд авч болох цацрагийн тунгийн хязгаар 50 мл зивертээс хэтрэхгүй байна. Хувийн дозиметрийг хэрхэн зөв хэрэглэх вэ? Цацрагтай ажиллагч нь дозиметрийг ажлын цагийн туршид ажлын төрлөөс хамааран тогтоосон байрлалд хамгаалалтын хувцасны дотор талд цээж, бэлхүүс, захын эргэтэн зэрэгт зүүх ба бусад үед ажлын байрнаас гадагш гаргахыг хориглоно. Дозиметрийг зориулалтын дагуу ашиглаж хадгалах ба зориудаар шарах, хаяж үргэлдүүлэх, дозиметрийн гаднах хайрцагыг нээх, ус, чийг хүргэх, бохирдуулах, эвдэж гэмтээхийг хориглоно. Хувийн дозиметрийг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үндэсний аюулгүй байдал, үндэсний лавлгаа лабораторийн цацрагийн хяналтын лабораторид дозиметрийг хэмжилтэнд хүргүүлэхдээ зохих хайрцаг саванд савлаж, зөөвөрлөх ба тээвэрлэлтийн үед дозиметрийг гэмтээхгүй байх арга хэмжээг авна. Цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шаардлагын хувийн тунгийн хяналтанд тогтмол хамруулж, хувийн дозиметрийг зааврын дагуу зөв ашиглаж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна.